Хай. YouTube юу амар удчих. Тэгээд гинт нөгөө нэг ганцаараа байж байгаа үедээ дэмжлэг хийгээд авъя гэж бодод. Тэгээд камера нийчлээ. За тэгээд влог хийв амар удцсан байна. Хамгийн гол нь. Тэгээд энэ юу талбарт ихээр би жоон завгүй болсон. Нилийн завгүй болсон. Оюутан болоод амар завгүй болсон. Тийм болохоор жоохон ингэж насанд хүрээд оюутан болоод ямар юм яаж ухаарч мэдсэн танилцуул. Тэгээд би сая нөгөө нэг Солонгос хэлэндээ явчаад ирсэн. Тэгээд цуглааныхаа түлхүүрийг аваад тэгээд ирсэн. Тийм болохоор будгаа арилга ёо. Одоо хэдэн цуглаад? Одоо 12 цуглаж байна. Би сая уг нь эхлүүлсэн л дээ. Гэхдээ ямар нэг юм хийхгүйгээр ингээд юм ярина гэхээр чинь жоохон сони юм байна гэж бодохгүй юу? За тийм ээ. Тэгээд ер нь YouTube-ыг хараад хад бол манай найзууд л үзэж байна гэдэг шиг. Тэгээд хамгийн их үзэлттэй бичлэг маань юу гэхээр нөгөө нэг Еш дээрээ 600 аваад гониглаад fail дээд. Тэгээд нэг жоохон сонирм бичлэг хийсэн юм аа. Амар ингээл жоохон мотивашнл гэх юм уу? Ээж мэж хажуугаар юм яриад байгаа байхгүй юу? Би өст ингэж амьдрахгүй. Хичээгээд 600 авч байгаа мó гэж бодлоо заяа. Тэгээ энэ жил Еш өгсөн бол хангалттай 700 авахар л байсан мэл л дээ. Зүгээр алтан хаануудаас л болсон. За тэр жаахан нөгөө нэг юу ярмаар санагдаад. Нэг мейкап авч байгаа шүү дээ. Би ихтэй нэг амар болсон. Яг ингэхэн тэгтээ зөв үгүй юу да за мэдгүй. Ингээд батамата гарсан байгаа. Жохон том болоод насанд хүрээд их юм уу? Нөгөө нэг юу яаж эхэлдэг байхгүй юу? Амьдралаа жохон хурдлуулмаар санагдаад жолоон моллоо барьж сураад тэгээд машин шинтэй болъё гэж бодоод тэгээд ажил хийж үзье гэж бодохгүй юу? Тэгээд би юусэн ажил хийж байгаагүй урдна. Хийжсэн ч гэсэн зүгээр нэг жоохон юм орчуулдаг ч юм уу. Тиймэрхүү л ажил хийжсэн. Анхудаа нэг хар ажил хий гэж үзээд. Тэгсэн чи хар ажил байт юм билий. Бүр арилаамар. Таньдаг нэг боссын супермаркетад ажиллачлаа гэл. Өөрөө орохгүй гол нь хүн дагуулж орж байгаа. Хүн нь болохоор манай үеэлэгч зам ямар юм. Тэгээд өстэй аимшигтай байваа. Би нөгөө нэг бараа өргөч гэдэг ажиллаар орсон чинь бараа өрхөөс илүү юм хийдэг бисэн. Жишээлх юм бол юм цэвэрлэл гэдэг ч юм уу тий. Тэгэл би ингээд цэвэрлэгчээр юусэн ороогүй ах чинь ингээд цэвэрлэл хийсэн байхгүй юу. Тэгээ би ингээд стресстэй яриаггүй шүү заяа. Стресстэй юусэн яриг. Стресстэй юусэн яриаггүй шүү заяа. Зүгээр яасан бэ гэхээр юу нэг гайхсан. За тэгээд хамгийн сонин нь ингээд цэвэрлэгээ хийгээдсэн байхгүй юу. Тэгээ би чинь ингээ гайхаж юмаас тий юу цэвэрлэгээ юу болоод. За тэгээ бараа өөрнө гэсэн чинь үнэхээр л бараа өргөсөн. Баах нэг юм. Угаасаа л ажил хийж үзээгүй царайтай заяа би. Тэгэн гутлаа. Хамгийн гол нь ингээд өөрийнхөө ингээ хамаатан ээж ааваа ингээ хараад хад биш тий. Амаа эрхлүүлээд өсгсөн байгаа байхгүй юу? Тэр нь жоохон буруутцсан гэсэн үг юм. Эсвэл сайн дсэн юм бол сайн мэдэхгүй байна. Ажил хийгээд бол буруутж байгаа. Сул тал болсон гэх юм. Тэгээ яагаад ингэ сул тал бэ гэхээр мэдээж ингээд надтай хинж муухай харьцаж байгаагүй. Жирийн үед тэгээд ингээ жоохон бухимдаад байгаа шалтгаан нь цалингүй хэлсэн байхгүй юу? 7 хоног ажилласан одоо ингээ 150,000 төгрөгсөн заяа. Тэр одоо юу гэсэн ч юм тий. Ямар төрлийн дарамжлал вэ гэдэг шиг.
Тэгээд тийм ээ жоохон тийм сони юм яриад эхэлчихлээ. Одоо ямар ч том болсон чинь нэг юм тохиолдоод шүү. Хүүхдүүдээ. Жоохон сони юм яриад эхэлчихлээ яг үнэндээ. Дахиж бичлээ ерөөс эхлүүлмээргүй байна. Тэгээд би нөгөө нэг ганц нэг юм ухаарж авсан нь ямар ч нөгөө нэг юм сонголтгүй болохоор бүтэн цагийн хар ажил хийх юм байна да. Одоогоор бол би ингээд сонголттой байгаа юм биш үү гэж ухаарад тэгээд угаасаа намайг халтсан яагаад тэгэхээр ийм амтай хүнийг одоо яах вэ тийм. Тэг ер нь бол угаасаа амнаас болсон. За зүгээр хамгийн сонин юм хэлье. Би ингээ 0 ороод юм мэдээд цайны цагтай тэгээд надад ингээд өнөөдөр одоо нэг өдрийн цалин нь 70,000 төгрөг гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд би окей зүгээр ингээ те see you ажилтнаас дээрээс юм биш тий гэж бодвол ингээл 70,000 гэхээр нь орсон юм. Таймер юм хултаасны хэвлэлээр ингээд хүн ажилд авна гэд ингээд намайг гарсны дараа ингээд ятсан. 70,000 гэж унгуудлаа цалин ингээд жоохон багасаацсан байхгүй юм. Тэгэл нөгөө нэг хоол унд хүн чинь бас идэж штэ тэрний хажуугаар. Тэгээд ингээ 2 удаа хоол өгдөг. Тэр нь дандаа ингээд гурилтай шүлмөл өгдөг. Бандан өгдөг байхгүй юу. Тэг ингээд тэр нь ингээд дотроо ингээ үс мүстэй байдаг. Анх ирсэн өдрөө би бүр амар гайхаад what гэж ингэж бодоод. Тэгтээ яг угаасаа ажил юм чинь. Би чинь бас ингэ жоохон төвчээр заадаг хүн. Жоохон юм төвчж чаддаг гэх юм уу. Тэгээ тийм болохоор за зүгээр заазал гэж бодсон. Жингуула дараагийн хасан цалингаас хассан юм нь болохоор би нөгөө нэг 70,000 жоо 60,000 болчихж байгаа шүү дээ. Тэнд ингээд 2 охин байсан. Ямар нэгэн барааг ч юм уу тий. Хугацаанд дууссан байхад ингээд агуулхаар нь хийн штэ хүү юм чинь ингээ хараад. Тэг ингээ хийсэн чинь ингээд миний хийсэн юмыг буцаага тавиачаад тавьсан. Тэгснээ нөгөө нэг зохион байгуулагчд нь очиж хэлсэн байсан байхгүй юу? Шинэ. Тэг зохион байгуулагч наа ингээд намайг ингээ угаасаа ингээ харахтаа юм хийхгүй байгаа юм байна гэж парсан юм яасан. Тэгээ нэг юм хийн тавьчихж байгаа. Хоёр дахь нь болохоор тэнд чинь бас нөгөө өдрийн 10 цаг ажилладаг болохоор ингээл ажиллана шүү дээ. Бас ажиллал хийнэ. Тэгэл яг ингээд 0 орно, эсвэл ингээд заалаар ингээ юм хийхгүй ингээд байгаад тах юм бол тэрнийх нь минутыг ингээ тооцно. Гэт тэр нас жоохон creepy гэх юм уу? Хэцүү юм нь болохоор надад зүгээр нөгөө хүмүүсийнх нь хандлага байсан байхгүй юу? Би нөгөө нэг туршлагатай ерөөсө төрөхгүй. Ингээд 18 настай болохоор 18 настайдаа туршлагатай төрөхгүй. Анхнаасаа тэгж төрөх боломж байхгүй. Тэгээ яг ингээд шууд яриад авсан ч гэсэн одоо жишээ нь би ерөөсөө иймэрхүү хар ажил хийж байгаагүй. Тэгээ угаасаа ингээд энийг үзэж байгаа эмэгтэй хүүхэд байх юм бол бити хийгээрэй гэж би хэлнэ. Яг үнийг ганц 2 удаа ч юм уу тий ингээд яг хийгээд өвдсөн хүний хувьд бол тийм надаас жоохон хүүхдүүд 15 16 насны тийм хүүхдүүд ч юм уу ажил хиймэжлээ гэж бодож байгаа бол эртхэн зүгээр байлсан дээр эртхэн нөгөө нэг хамаатан садан гэдэг ч юм уу тий скол ингээд өөрийнхөө юм ихлүүлээд пэйж мэднэ гэдэг ч юм ингээд өөр юм ерөөс загнуулж мануулж сураагүй ч юм уу тэр бол ингээд уусаа сонин гэдгийг л мэдж байгаа. Гэхдээ 18 настай гэхээр ингээд дээлхүүлээд ч юм уу тий скол ингээд шал өөр ажилд орсноо өөр ажил хийж мэгэл хамаг тооллоо моллоо гэдэг ч юм уу янз бүр юм тоолонгууд тоолоорой энийг ингээд хураагаарай гингууд л намайг дууддаг гэсэн байхгүй юу. Тэг ингээд тэр мөрнийх нь хүмүүнийх нь юмыг ингээд хийж өгдөг. Тийм байна. Дуртай юм нь болохоор би нөгөө хүнтэй ингээд амар харилцдаг болохоор харилцах дуртай юм байна л да тэрийг олж мэдчихэв. Тэг ингээд өөрийнхөө цагийг ингээд үнэтэй байлгая гэдэг дээр бас ингээд шууд толгоор орж ирсэн байхгүй юу. Тэг хамгийн дуртай хийжсэн юм юм бол хүмүүс энэ хаануудын тэр хаануудын скол ингээд тийм одоо ямар нэгэн хятад ч юм уу эсвэл орс ч юм уу нэг гадаад иргэн хурж ирэл ингээл юм хасан гутал би чинь тэгэл окей гэл хариулж мөрлөө. Иймэрхүү юмд бол сайн хийжсэн. Тэгээ бусдаар бол ингээл амар хүн юм мөрөхийг юусаа сайн хийж чадахгүй. Мундаа сайн өөрч чадаагүй. Тэгээ горил морил бас ингээд өөрж мөрөөд ингээд яваагүй. Тэгээ цэвэрлэгээ гэхээр нь хийгээгүй. Тэгээ хамгийн гол нь ингээд 7 нэг болгон шинэ хүн авд юм билий тэр газар.
7 хоног болгоод ингээл тэгэнгүүт ингээд цалин гээд яагаад надад 150 сая төгрөг өгсөн бэ гэсэн чинь юу яагаад намаа ингээд жинхлээгөө байсан гинэ. Тэгээд хар ажил дээр ингээд жинхлэх хүртлээ бас өнгөө ажиллаж болтгоо юм лээ гэж бодсон. Тэгээд тэрний дараачаас тасан тур зөвхөн байгаа шүү дээ 30 эдтэй нэг хүн харсан гэж лээ. Эрэхтэй хүн. Тэгсэн чинь тэр ах бас нэг 10 хоног ажиллаа 30 сая төгрөг л авсан байсан. Тэгээд тэр газар л үнэхээр бас сайн яваасаа гэж би бас хүсэж байна тэр газрыг. За тийм байна да. Ерөнхийдөө бол нэг ганц ажил хийж үзээд нэг юм амар хийсэн. Хүмүүсийн ингээ бивэнтэй ингээ харж байгаа хандлага ч юм уу тийм. Одоо жишээ нь гоё ингээд гэр бүл бивэнтэйгээ гоё харилцдаг, дотроо ингээ гоё байдаг нь шууд ингээ харагддаг хүмүүсээс байж гин. Тэгээд гоё ингээд ийм хосуудын бас хандлага нь ингээ шууд бас ингээ харагдахаар миний нүдээр ажиглахад бол ингээ энэ хоёр ингээ бивэнтэйгээ гоё харилцдаг юм байна. Дулаан хуваар амьсгал гэрт нь байдаг байх гэсэн тиймэрхүү юунууд бас их байсан. Тэгээд шууд тэгээд ямар ч гэсэн нэг тийм зорилгон тодорхой ингээл зугаацгаа явж байгаа хүмүүсийн ч гэсэн бие биендээ хандж байгаа хандлага ч гэсэн амар өөр исэн. Тийм. Шууд ингээ асуунгутлаа. Хөөе тэр ариун цэврийг л нахаа гэдэг. Ядаргаат ийм юм уу хүртэл ингээл ийм юмд хүртэл гүйлгэлдэг ч юм уу. Тэрнийх нь хажууд ингээл жоо настай ч юм уу тийм хүмүүс байгаа шүү дээ. Тийм хүмүүс ингээд манай ингээд эмгэнд манай хөшөнд ингээд юм хэрэгтэй байгаа маа чи олоод өгөөч гэл. Тэр мөрч гэсэн амар хөөрхөн. Тэг ингээд жоохон хүн ингээд туйлдаал амар ядраад ч юм уу. Тэг дандаа ингээд хүүтэн хоол идэт байгаа байхгүй. Гэр орн бол хамгийн гоё газар юм байна. Ингээ гоё гэр бүл зохиогоод гоё гэр бүл үүсгээд гэх юм уу. Тэр чинь л ерөөдөө айгу гоё аз жаргалтай юм байдгийн байх штэ гэсэн бодол төрсөн. Тийм байна. За тэгээд үүний үрд нь би одоо дахиж ингэж ерөөсө хар ажил хийхгүй гэж би бодож байгаа. Бараа өөрөгчийг хар ажил гэж бодож л та. Гэхдээ би анх тэгж бодож ороогүй. Тэгсэн чинь хөрлөгээ илгүүлээд амар хүний үнд юм өргүүлээд тэгээд дээрэс нь ингээл амар дээрээс ингээд харьцаад гэх юм уу. Ерөөсө нөгөө амьдралдаа хизээч ингээд зүг зүгээр байж байгаа хөөш гэдэг юм үзег болохоор сонирн байсан. За тийм ээ. Тэмэрчээс ингээд хүү өөр нарийн мэрэгжил ч юм уу те өөрийнхөө цагийг жоох ингээд үнэтэй болгох тийм арга хэмжээ авахгүй бол тэр газар үлдэх юм байлээ. Тэгээд манай үеэлэгч бит хоёр цалингүй хоторсон байгаа. Яг ингээд 7-8 хоног ажиллаад 2 өдрийн л цалин авсан гэх юм уу. Тэр л жоохон сайд. Тэгж яагаад яг нэг хэдхэн жилийн дараа ч юм уу гинт surprise болгоод яаж болно. Гинт цагтаа дээр авчиж болно. Тэгээд угаасаа хүүхдүүдийг айгуу тэгээ сурцсан. 7 хоног болгоо юм шинэ хүн оруулаад хаяал нөгөө нэг байдаг хүмүүс нь ч гэсэн ингээл жоохон дээрлэгч гээл тий. Хамгийн гол нь нөгөө нэг одоо ямар нэгэн сонин харилцаа хандлагатай ч юм уу ярьж байгаа юм нь цороо байна уу гэж асуухаар хэмжээний тийм хүмүүстэй бол ингээд харилцахгүй байгаа штэ. Яаж харилцах юм бэ? Найзлахыг яг нэг туршиж үзсэн гэхдээ ингээд болоогүй. Тийм болохоор ингээд найзлаагүй мэдээж тэр ингээ аюун тийм obvious биш вэ нөө айгу тийм тодорхой зүйл биш вэ нөө. Тэг ингээ найзлаагүй байсан чинь амар сонь ингээл тэгээ сонь үйлдэл хийгээл ч юм уу. Нэг тийм даруухан харагдаад байгаа байхгүй юу? Ерөөсөө юм ярихгүй ингээл хийх ёстой юм хийгээл ингээл яваад байгаа. Тэгээ даруухан харагдсан гутал ингээд шоглолчий гэдэг ч юм уу, дээрлэгчий гэдэг ч юм уу нэг тийм иймэрхүү юм болсон болохоор уусаа чи наана байгаа чинь тодорхой юм аа. Уусаа шилтгаан шаардлага хэлбэр ерөөсөө хэрэггүй мэн гэж бодсон. Тий. Уу яг хүмүүсийг ингээд сонь ингээл яаж магадгүй гэхдээ ингээд хүмүүс өөрсдөө бас жоон дутуу үнэлээд идэв юм шиг санагдсан. Ямар ч лээс ингээд бүтэн 10 цаг тий ирж очихын тэгэл 12 цаг болчихж байгаа.
тийм үед ингээл өөрийгөө ингээл тийм хэмжээнд үнэлүүлээл. Тэг ингээд залуухан жоохон хүүхэд байна гэдгээр ингээл жоохон дээрлэх хүлхий зөвшөөрөөд ч юм уу тий. Тэр жоохон сонио. Тэгээд үйлчлэгээний байгууллагт би ингээд өсгөл судлалын хичээл дээр сууж байгаад нэг охин ингээд үйлчлэгээний байгууллагт ажиллаад ингээд амар стресстэй байсан юм. Ингээл тэрийг ингээд уудлал ярьсан. Тэрэн дээр би зөвл угаасаа л юм идчихдээ гэл өөрөө туулааг болохоор зөв хөнгөн гэж утсан. Тэгсэн чинь яг үндэ нөгөө чигнээс нөгөө загнуулж үзээгүй шалтгаангүйгээр ингээл дорд үзэгдээл зодуулж модуулж байгаагүй ч юм уу тий. Дээрээс ч хүртэл надтай ингээд зөрсөн ингээл аяж аав зүгээр ингээд харцдаг ч байхгүй юм ингээд зүгээр яг ингээл амар хайрлж өсгсөн гэх юм уу. Тэгээд тэрэн дээр бол үнэхээр талархаж байгаа. Тэгээд том хүн болох чинь жоохон сонин юм байна шүү. Тий. Сонин гэхээс илүү яг өөрийгөө ингээд арай за би өөр юм хийх юм байна. Миний ингээд нэг цагийн үнэлэмж 5,000 биш. Миний нэг цагийн үнэлэмж одоо жишээ нь тэр авсан цалингаа бодох юм бол 2,000 төгрөг биш байхгүй юу? Тийм болохоор за би явах юм байна гэдэг явцдаг. Шууд ингээд хаяад хамаагүй явцдаг байх юм бол nice. За тийм ээ. За дараагийнх нь хоорсон болохоор би нөгөө нэг найзтай болж сураад урдны ерөөсөө найз одоо bestie гэдэг нь одоо ерөөсөө байгааг байхгүй. Тийм. Одоо яхав ингээд амар bestie гэд байгаа юм байхгүй ч гэсэн хүн дүгнийг итгээд ч юм уу сул талаа харуулад тэгээд найзлдаг болсон. Тэгээд энэ жоохон нэг тийм сонь санагдаж магадгүй ингээд хүнтэй найзалж чадахгүй байсан юм болов уу. Уг нь бол ингээд найзалж чаддаг байсан. Ингээд би хүсэх юм бол хизээж хаанч найзтай л дандаа л байдаг байсан. Гэхдээ ингээд дандаа нэг тийм хүнээс ингээ илүү юм хүсээд ч юм уу те өөрөө ингээд нэг тийм төгс юм байх гад тэгдэдэг байсан. Одоо чинь ингээл амар сайн найз гэж бодчихгонгод л намайг ингээд гомдоод ч юм уу тэгэнгүүт л ингээд шууд амар айгүй тийм урам хугаралтын мэдрэмж айгүй авдаг гэсэн. Тэгээ одоо бол тийм байха болж байгаа. Тэгэд насан турш хүмүүсийн нөхөрлөл гэдэг чинь тэгээд одоо ямар нэг юм дээр эрэгтэй эмэгтэй найзч байна. Тэ ямар нэг юм зүгээр ингээл байж ангууд л жоохон ингээд ямар нэг ашиг харчаад тэгээд ингэ найзалж болт юм байна. Харин болохоор нөгөө фестивалд яваад ирсэн. Тэг фестивалд явсны бас нэг гол учир нь одоо жишээ нь би ингээ хөдөлмөрөө ингээ 2,000 төгрөгөөр үнэлүүлээд ч юм уу тий. Сонин хандлага ингээд өөртөө шингээгээд тэг ингээд өөрөө гимтмээргүй байна. Зүгээр ингээд хөдөлмөр гаргахыг хүсэж байгаа бол үнэхээр тий одоо сүм өмийн өмнөд ч юм уу тий ингээд хөдөлмөрөө одоо тим юмд илүү зарыг гэж бодоод тэгээд явсан. Тэгээ мэдээж угаасаа волонтер хийж байгаа. Сайн дурын ажил хийж байгаа. Тэгэл тэгсэн чинь ингээд угаасаа ингээд жирийн үед ингээд би залбирна шүү дээ. Тэг гэртээ залбирах нь яг ганцаараа ингээд жоохон юмнуудыг даван туглаад ингээд залбирч байгаа. Тэгээ фестивал дээр ажиллаад ерөөс ядраагүй амар сэн багт тий. Одоо нөгөө хүн зур сэтгэл зүгээр л юм хэлээ тий. 10 цаг ажиллаад амар махраал, бүр амар зовоол, амар хэцүүсэн байхгүй юу. Тэгэл яа би яагаад өөрийгөө ийм байдалд оруулж байгаа. За цалин гэлтэй цалин аваагүй юм болно. Тэгээ фестивал дээр ажиллаад хамт ингэ ажиллаж байгаа хүмүүсийг ингэ харангуут амар юм. Сүнслэг төвшнгөөр гэх юм уу. Зүгээр л амар юм өссөн хүмүүс байсан. Уг нь бол ингэ зүгээр ямар нэг юм бичлэг хийхээр энэ нурдлын камераараа бичиж хэрэггүй л гэдэг л тийм. Гэхдээ ялцгүй би дуртай. За. Волонтер хийх болсон шалтгаан нь гэх юм бол ажил байгаа шүү дээ. Ямар нэгэн хүн ингэж хөдөлмөрөөр зарж байгаа. Тэгээд тэр нэг фейлдсэн. Тэгээд яг яагаад гэснээ бол ингэ тайлбарлсан байгаа. Тэгээд зүгээр ингээ хүн ер нь бодд юм байна л да. За өөр ингээ хөдөлмөрөө ингэж шулуулж ийснаас зүгээр ингээ яг одоо тий өөрийнхөө ингээ өсөлт намаа ингээд жоохон дээрдүүлэх юм. Намаа ингээд миний хөдөлмөр бол ингээд тий ядчаал ингээ өөртөө ингээд амар үнцэнтэй байсан. Тийм зүйл болох. Хөдөлмөрийн маань үнцэнтэй болгох тийм зүйл рүү тэрийг аваач юм. Тэг ямар ч тач ингээд
хамт ингээ хийж байгаа хүмүүсийг харахаар ингээд амар юм бахархам гэх юм уу амар гоё. Тэгээд сүнслэг төвшнгөрөө ч гэсэн айгу тийм хөгжсөн байсан. Тэгээд Христ итгэгч залуучууд гэхээр ингээд бөөнөр яг адилхан байдаг гэж бодд юм лээ. Итгэгч биш хүмүүс. Гэтэ үүнд ингээд тэр нь бол үгүй. Айгу зөндөө олон тийм байгаа. Урсгал гэдгээс ахуулаад том зүйлүүдээс ахуулаад ингээд үзэл хандлага нь ямар вэ? Гэтэ хамгийн гол нөгөө волонтер гэдэг ажил чинь сайн дурын ажил болохоор чи ингээд юу ч хийж магадгүй. Одоо жишээ нь би бол баахан хог түүсэн байхгүй юу? Тэг хизээж гэрийнхээ хогийг тэгж түүж байгаагүй. Хизээж тэр тийм их хэмжээний хогийг бол би ингээд өөрөө гараар ингээд хийхгүй. Тэг нөгөө нэг хин Шаймалагийн хэлсэн чинь нөгөө бурхны хүчээр гүйсэн чинь ингээд хүмүүст бахан загнуулахгүй юу? Тэрэн шиг ингээд миний гар биш ингээд бурхны хүчээр ингээд тэр хийж байгаа байхгүй юу? Тэгээд тийм юм болсон. Тэгэд хамгийн ингээд гоё нь гэх юм бол ингээд хамт ээжс нөгөө хийжсэн ах мах нар ч юм уу тийм илүү ингээд том хүмүүс байгаа. Тэр хүмүүс нь ингээд тайзан дээр байх хог энд ингээ хог түүж хоёр ямар ч ялгаагүй. Бурхны нүдэн дээр хоёлаа. Адилхан гээд. Тэр бол айгүй гоё. Тэрнээс ингээ айгүй их ингээд одоо ингээ босон ч тэрнээс ч их ингээд тэрнээс нэрээ маш их тийм гоё мотивашн авсан юм байна гэж бодов. Тэгээд ямар ч тач маш гоёсэн. Тэгээд жиний хүүхд бол тийм юм хийхгүй мөлий. Тэгээд би бол яг хөө тэгээд орж үзийгээд орчиж байгаа. Тэгээд байнгын одоо 2 дахь жилдээ хийж байгаа ч юм уу тий өөр ингээ ямар нэгэн үйлчлэлт. Тэгээд сэтгэгч сүмд ингээ үйлчлэл гэдэг чинь нөгөө ажил биш байхгүй юу? Ингээ зүрх сэтгэлээс ингээ хийж байгаа. Тэгээд тэр нэг уус ингээ амар юм цалин бил аваад сүм болс байхгүй. Тэгээд яг бөөнөрөөл ингээ хийж байгаа. Тэгээд тийм байсан ч гэсэн ингээл хамгийн тийм хэцүү ажлуудын хамгийн ингээд одоо дэлгүүрт ажиллаж ийснээс 5 дахин илүү их хийсэн гэж бодож байгаа. Тэгсэн ч гэсэн ингээд аюу гой баяр хөөрөөр дүүрэн байсан. Тэр бол ингээд ямар мэдрэмж юм бэ гэж бас ингээд бодсон юм. Тэг ингээд итгэгч байна. Бурхны төлөө ийм үйлчлэл хийж гин. Итгэлийнхаа дагуу ингээд юм хийж гин гэхээр ингээд цаанаас ингээд амар хүч ороод амар тийм гоё. Тийм байгаа шүү дээ. Гоё юм гэхээр нөгөө би шинэ газар айгу гацх дургуул юм биш тий. Тэгэнгүүт яг тэр нэгээ таарчж байгаа гэсэн үг байхгүй юу? Ингээл цонжинд тийм болохоор ингээл гоё агаарт тий. Тэгэл янз бүрийн хүмүүстэй ингээл ягаал. Тэгэл язж яхад ингээл шар хантаас юмсан. Надад л аюу гоё исэн. Би тэгээ дахиж хийх баха. Тий. За тэгээд өөр гэх юм бол хүнд ингэж игнээс итгэнэ гэсэн чинь тэр хүмүүсд ингэ итгэдэг юм уу бах юм аа ярьж мэрч байгаа байхгүй юу. Тэгээд тэндээс ингэ хүмүүс. Тэгээд тийм ээ. Тэгээд анх удаа ингэж хүнд нөгөө нэг одоо чинь хувийнхаа итгэлийнхаа талаар ч юм уу ингэ хуваалцч маалцал. Тэг ингэ янз бүрийн нэг тийм юм жоохон идрэтэй ч юм уу эсвэл ингэ өөрийнхөө талаар ингэ амар юм амьдрал тохиолдсон гонигтай мөнгөтэй тэрнийхээ фактуудыг шууд ингэ хэлж мэлэх. Тэр ч гэсэн аюу тийм яг жоохон зориг шаарддаг ч гэсэн ингэ нэг итгэлийн шиг нэг ингэж итгэлтэй тийм хүмүүсд болохоор амар гоё. За тийм ээ. За тийм ингээд үнэхээр хөдөлмөрөөр ингээд одоохондоо бол нэг иймэрхүү юм руу ингээд зарцуулж байна. Цаашдаа ч гэсэн хийх байхаа гэдэг. Тэг ингээд за өөрийнхөө юмыг ингээд хийе гэх ингээд болчлоо. Тэр бол ингээд secret. Тэгээ би ямар ч тач ингээд хөөхөн нэг жоохон ган хоёр юм аа. Жоохон ярьсан гэдэгтээ итгэлтэй байна. Тэгээд миний будаг мундаг ч гэсэн нэг л мэдгээд арилчихсан байна. Тийм ээ. Тэгээ ямар ч тач ингээд зөвлөх юм гэх юм уу? Ингээд чин сэтгэлээсээ байж сурмаар байна гэх юм уу? Тэгээ Христ итгэгч залуучууд гэхээр бүр ингээд түрүүний өмнө хэлсэнчлээ олон төрлийн байгаа шүү дээ. Тэгтэл ингээд би урд нь аюу тийм ингээд догдолдог юмд амар туртайсан. Намаа ингээд хэр догдлуулж юм. Тэр нь хайр юм бэ гэж би боддогсан. Тэгтээ яг үндэ үгүйсэн. Хин ингээд амар юм илдэг байгаа нь хин ингээд бустай ингээд цогцож байгаа нь хин ингээд ямарнаа нэг юм ингээд шууд ингээд гараас гаргаал ингээд хийж байгаа юм ч юм уу. Kindness илдэг байдал, сайхан сэтгэл, халамжтай байдал, чин сэтгэлээсээ ингээд яах. Одоо ингээд зүгээр байж хахт чинь ингээд Христ сэтгэлийн хувьд бол бусд ингээд Христ итгэгч биш хүмүүсийн нүдээр харахаар гэх юм уу. Сонин тийм үү. Гэтэ бас нэг юм ингээд ийм үг гэдэг байхгүй юу? If they don't love Jesus,
They do not know love. Энэ жоохон сонирн. Гэхдээ яг үнэндээ үнэн. Ямар ч шалтгаангүй хайрлах. Хүн ингэ чанд байна гэж боддоо. Гэхдээ би нэг жоохон тактиктэй хэлдэг гэж яг шин. Ямар ч тийм өөрөө чинь ямар шалтгаангүйгээр ямар ч нөхцөлгүйгээр ингэ хайрлах хин нэг юм байна. Тэгээ хариу үйлдэл нь болохоор зүгээр ингэ тэрэнд талархалтай байх. Зөвхт байх. Тэгээ ганц хоёр ингээл ажил хийгээд ч юм уу талархалтай байсныхаа төлөө миний зүгээс тэр ингээ ирж байгаа хайраас ингээл ганц хоёр ингээл юм хийштэй. Өөрчлөл хийж үзнэ. Тэрнээс ундраад ахаад олон хайр байдаг. Тэр нь болохоор юу гэхээр community заяа. Ингээд Christian community. Тэгэл тэрнээс ингээд ямар мэдрэмж амар сайн bestie болоогүй ч гэсэн зүгээр л ингээд мэдэрч байгаа нь урд нь ингээд сайн байсан хүмүүс ч юм уу. Урд нь ингээд найзалж исэн гэж бодож исэн хүмүүс. Урд нь ингээд хайрлаж исэн гэж бодож исэн хүмүүс бол ингээд яхаа ингээд сэтгэлд хүрсэн. Гэхдээ энэ шиг юусэн гээд ямар нэгэн ганц хоёрын сайн гэж байдаг штий. Тийм юм нь л юусэн мэдрүүлж байгаагүй. Зүгээр л ээж хахад ингээл явчих юм шиг, зүгээр байж байгаа л ингээл урвчих юм шиг. Зүгээр ээж байгаа л би гинт тэдэрт ингээ хэрэггүй болчих юм шиг тийм айцнууд их байдаг гэсэн. Тэгээ өөрөө ч гэсэн би хүмүүсийг бас тэгдэг байсан юм. Яа тэгэхээр хангалттай өөртөө ихтэй найз биш юм байна чи гэл явдаг ч юм уу. Тийм болохоор ингээл ямар ч bestie гэж миний амьдралч юм гэж юусэн. Нэг 16 мөр утгаас биш байгаагүй. Тийм ээ. Ямар ч ясан ингээ гоё ийлдэг байх ч юм уу. Зүгээр л ингээ сайн руу тэмүүлээл тэг хэмжин бүр ингээ шал өөр. Тийм болохоор ингээ чин сэтгэлээсээ юмд хандах. Чин сэтгэлээсээ хин нэгэнд ингээл гоё үг хэлэх ч юм уу. Юм гоё хандлага гаргах гэдэг чинь амар чухал. Хамгийн чухал юм байна. Тэгэл нэг иймэрхүү юм бол одоо жоохон богинохон хийчлээ гэсэн чинь maybe 30 хэдэн минутын имжлэг болчихлоо. Тийм ээ. Тэгэд жоохон юу хийхээ бас юу ярихаа бас жоохон уг мэдж байгаа. Гэхдээ ингээд нэг тийм асуулт байдаг та. Тийм юм бол мэдэхгүй байгаа. Тэгээд хамгийн гол нь бас нэг амар олонний ингээд үзэл аваагүй болохоор их тиймэрхүү байна. Ямар нэг асуулт байхгүй байна. Тэгээд гоё хамт л юм ярмаар ч юм уу иймэрхүү бичлэг подкаст жоохон хиймээр байвал тийм бичээрэй. Bye.